Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ярэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Сайн байна уу? Танд энэ цагийн мэндийг хүргэн гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Эрка, хөтлөгч Очроо, хөтлөгч Заяа, найруулагч Мизүүгийн хамт та бүхэндээ өнөөдрийн сэдвийг задлахад бэлэн болсон байна. Өнөөдрийн сэдвийг залгахад бэлэн болсон байна. Залхалаа. Бид ямар утсаар сонсогчтойгоо холбогдох билээ? 986 1045 Хэдгинэ? 986 1045 Байжгаарай. Дахиад тэмдэглээд авъя. Хэд гинэ? 986 1045 Сайн байна. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид биднийг сонсож байна. Мөн гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд Facebook дээр гарч ирэх манай хуудастай хамтдаа байж яг одоо том өрөө цэнгээд нэвтрүүлэхийн дүрстэйгээр үзэж байгаа эрхэм сонсогч танд баярлалаа. Мөн дэлхийн өнцөг болон бүрээс 3W1045 мэн вебсайтаар радиогоо та ханаас сонсох боломжтой. Мэдээж бид санал асуулгах ч гэсэндээ явуулдаг. Харин өнөөдрийн сэдвийг Эрка танилцуулна. Аимшигтай сэдв байгаа. Өнөөдрийн сэдвийг та бүхэнд танилцуулъя. За, Пол өнөөдрийн Пол болохоор өнөөдөрт та энэ өдөр ач холбогдол өгдөг үү гэсэн одоо өгөх үү гэдэг тийм сэдвтэй байгаа. Тэгээд яг сэдв нь бол өнөөдөр баасан уу гэдэг та сэдвтэй байгаа. Дөнгөж сая 7 минутын өмнө Авчаад ирвүү. 7 минут тэдэн секундын өмнө гээд найруулагч түрүү секундээр айлгаадсан шүү дээ. Бас шүү секундтэй нийлээч. Секундтэй нийл. яг энэ эфирт орж байгаа ийм үед бол бас нэг юм бие засна масна гэдэг бол бас яг хурдтай те. Go дашаа те. Ер нь болоод өөртөө баг биендээ ингээд зөгцсөн байдаг шүү Хан дээ. зогцсон. Яг энэ хугацаанд бүр ингээд юу яриад байгаа юм. За, өнөөдөр бол хараа энэ нөгөө нэг биеийн одоо хүн дээр биеэ засах тухай бол ярихгүй. Тий. Өнөөдөр баасан уу гэдэг нь өнөөдөр бол баасан гариг. Тэгэхээр өнөөдрийн энэ баасан гариг одоо таны хувьд яг ямар өдөр байдаг вэ те? Энэ тухай ярих гэдэг. Энэ тухай л ярих гэдэг байгаа. Цагийг ер нь одоо яаж өнгөрүүл зүгээрч байдیں۔ Те? Ер нь тэгээд үнэхээр Ер нь яг тэгээд яамарч байгаа тийм. Ямаарч байгаа юм. За, тэр мэрий чинь л ярих гэдэг байгаа шүү. Аль утас руу залгаж орж ирэх вүлээ? 986 1045 9986 1045. Оо тийм. Та 9986 1045 дугаарлуу холбогдохоос гадна комент хийсэгт за санал асуулга дээр саналаа өгснөөр яагаад вэ гэдэг хариултанд хариулаад ороод ирээрэй. Энэ өдөр ач холбогдол өгдөггүй буюу баасан гарагт та ач холбогдол өгдөггүй? Тийм. Үгүй гэсэн сонголттой байгаа. За бүгд Баасан гарагт ач холбогдол өгдөггүй? Өгдөг үү? Хоёр бид хоёроос. би өгдөг. Өглөгөө яах вэ энэ чинь? Би өгөхгүй. Чи яагаад өгдөггүй юм? Би өгдөггүй. Би өгнө. Энэ хүн өгнө гэдэг шүү дээ. Баасан гарагт ач холбогдол өглөгөө яах вэ? Энэ амралтын одоо ажлын сүүлийн өдрөлтөө би бол одоо тэр утгаар нь ач холбогдол өгнө. Гэхдээ нөгөө ерөнхий үндсэн утгаараа нөгөө хүмүүсийн нийтлэг хэрэгэлдэг хэллэгээр бол би бол өгдөггүй. Баасан ахын төрсөн өдөр өдр гэж би бол боддоггүй. Харин тийш дээ би тэр утгаараа л өгж штэ. Яг гоё амралт ажиллаа 7 хоногийн турш дүгнэх. Би бол өгдөггүй шүү дээ. Зүгээр л нэг ажлын өдөр яваад дууслаа. Үр яасан юу болсон? Тийм Яагаад байгаа? тийм. Дахиад миний нөгөө зав чөлөөгүй амралтын ажлын өдрүүд л Тийм эхэлж штэ. байна. Одоо түрүүн жишээлбэл нөгөө нэг анх ингээд нэг очроо ингээд нэг ярьжсэн штэ. Том өрөөнд орохдоо. За ингээд нөгөө амралтын өдөр айгу хурдан өнгөрдөг. Тэр чинь том өрөө биш өөр газар орсон юм байна. Өөр газар орсон юм байна. Амралтын өдөр айгу хурдан өнгөрдөг гэсэн чинь үгүй штэ. Миний хувьд айгу удаан өнгөрдөг штэ. Тэрийг хурдан өнгөрөөмөр байна гэд ингээд ярьжсэн байхгүй юу? Тийм. Одоо хурдан өнгөрдөг болцсон. Унтаас ирэхэл амралтын өдөр дуусчих. Яг юм ажилтаа болохоор ч яг тэгдэг юм биш үү? За өнөөдөр бол бүгдээрээ хамтдаа гоё сонирхолтой сэдвээр Тэр өгнөөс бол буцсан юм байна тийм үү? Буцсан. За Тэгвэл тэгвэл ч манайх гоё том өрөөний мань буудан дээр давтаа морил тэгээд найзуудаа бас наашаа дуудаад ирээрээ баасан гаригийг яг чухалчилдаг үгүй гэдэг талаар ярилцах гэдэг. Тэгээд энэ талаар бас ойлголт, энэ талаар бас буруу ойлголтын хойд өгдөг хүмүүсээ меншн нэгээрээ ороод ирээрээ шир
шири. Яг нэг ном уншуулах байгаа юм шиг санагдчих. Бүгд хамтаа өнөөдрийн томорооны нэвтрүүлэг шири. Хамаагүй миний Ламгоо Тэ нэг иймэрхүү хүмүүс байдаг те найзуудын дунд нэг юм яг энэ өдрийг нэг маалтахгүй яаж яваад идэв гэмээр тий те. бараг л нөгөө нэг цаг тооллын бичгээр бараг энэ өдрөл бараг ингээд найз нөхөдтэйгээ уулзаж наргиж сэнгэхгүй бол өвчин ороон бизнес нь дампуурн те өрөнд баригдана үтэнд идэгдэн чи бол хүнээ байна тийм учраас зүгээр гарч ирсэн дээрч гэж ах шиг те. яг үнэ. Тэ нэг иймэрхүү нэг сүсэг бишрэл болгож бас хүмүүс дайрдаг. Маягийн те. Тийм иймэрхүү зүйлүүд бас байгаад байдаг шүү дээ. Баасан гарыг зүгээр өнгөрөөн гэж үүч гэж ах шиг те. Залуу насныхаа ирч хүчээр одоо яг энэ өдрийг одоо гоё байх ёстой. За би одоо тэгвэл наад тэр ч асууя. Залуу насныхын ирч хүчийг юунаас авч ийн залуучуудаа? Гретамин нас. Одоо тэр насан дээр л ирж штэ. За энэ болон энэ нэвтрүүлэг дээрээ ч гэсэн тэсэн шүү заяа тэсэн шүү. Залуу насныхаа ирж хүчийг гретаминээс авч ин да. Би гэдэг ийм хариулт болоод юу хүлээж ирсэн л да. Ийм хариулт ирнэ гэдгийг би мэдчихсэн. Би тэгтээ нөгөө хүүхэд наснд хүргэж өгдөг гал тэргэнд би бол сумааргүй байдаг байхгүй. Гэтэ одоо бол яг нэг юмыг бол хүсэж байгаа нь нөгөө цэцэрлэгийн тэр нэг амьдралыг ядаж нэг өдөр идэлмээр байгаа байхгүй. Амруу хоол хийж өгвөл те. Үгүй уучлаарай. Хоол идээ. Цэцэрлэг дээр бол өөрөө амрууга хоол хийдэг байх шүү. Нэг багш нар нь тэр өвчнөө олон хүмүүсийн амруу хоол хийдэггүй байх шүү. Өөрөө хийж. Би эсрэгээрээ ингээд айгу хурдхан шиг сайхан хөвшрөөд нас намбад бүр тэгж бодоод байдаг шүү. Пенсэнд Яг тэгэхээр нөө цагаан сараар амар гоё байдаг шүү те. Хүмүүс мөнгөөр зоолгоол. Шинэ бизнесийн санаа гаргаад бас нэг бизнесийн санаа тийм ээ. Нас ахаад оо. Хин Эрко болохоор залуу насныхын ирч хүчийг юунаас авж ин да? Хэлж болохгүй байна эфирээр. Бартел энтэх. Эфирээр хийж болохгүй юмар авч ийн. Та бүхэн Бартелинтэй сурталчлуулахыг хүсвэл маркетингийн 8866 1045 дугаар нэртэй байгаа шүү. Хэрэв бидэнтэй шууд холбогдохыг хүсвэл зүүн дороо дугаарыг хараад залгаарай. Залгуурцаг. 9986 1045. Тэр нь яг ингэ тийм байна. 1045. Баасан гаргийг чинь нөгөө яг дэлхийн нийтээр бол юм судалгаа гарцсан байдаг. Хамгийн одоо үр бүтээлгүй өдөр гэж бас нэрлэдэг юм биш. Тийм, ер нь бол жоохон залхуурчдаг тий. За одоо амрах гэж байна ингээл ер нь жоохон нэг ноцоор маягийн. За тэгээд мэдхгүй яагаад ч юм нөгөө өнөөдөртөө төвлөрөхгүйгээр маргаашаа бодоод идэг баг. Маргааш сайхан амрыг тий. Унтж гэж яах шиг тий. Яг одоо тэр унтахтай холбоотой би нэг юм факт олж мэдсэн. За. Тэрийг хуваалцахад дараа нэг хүмүүс ингээд нэг юм өглөө эрт босдог ч юм уу нэг юм юутай байгаа шүү дээ ажилтай ч юм уу тий. Тэрнээсээ болоод өглөө эрт босох. Бид хоёр шиг үү? Дадал суух. Одоо бид 3 шиг, одоо бид 4 шиг. Бид 5 юм уу да. Эрка өглөө босдгоо шүү дээ. Бид тэр л өглөө эрт босдог шүү дээ. Би ч одоо баг үдээс хойш босоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хараа энэ дадлыг одоо өөртөө ингээд суулгах гэж хичээж байгаа хүмүүс байвал хараа амралтын өдрөөр их унтах нь энэ дадлыг чинь эвддэг гинэ. Тийм учраас хараа яг унтдаг цагтаа унтаад өглөө эрт сэрдэг ийм зуршлыг бол ерөөсөө эвдэж болдгоо гэж байна. Амралтын өдөр гэдэг шалтгаарч эвдэж болохгүй юм байлээ шүү. Тэгэхээр одоо 5 дахь өдөр байлаа гэд одоо тий заяаг илдэг шиг яг заяаг илдэг шиг байх хэрэгтэй юм байл. 5 дахь өдөр тэгээ юу гэж байж ах хэрэгтэй юм байлээ л тийм үү. Тэгээ одоо ийм байхгүй юу? Би чинь нөгөө нэг амралтын өдрөөр бас унтъя гэж хичээнэ, чармаанаа тий. Ярын тий. Тий ямар одоо очрогийнхтой ижилхэн яраа хөвгттэй байгаа ш. Нэг бас нэг унтантаа гэл ингээл нэн чинь хүн чинь бас ингээд шөн унтахтаа 9 шидийн бодно штэ. За одоо амралтын өдөр үнэхээр сайхан амарна тий. Унтна шүү заяа минь тий. Тэгээ хүүхдүүдтэй хүртэл хэлнэ. За содо, эмүжээ, бэлгээ зүрх тасахгүй. Баяса. Би маргааш унтна. Би маргааш болж өгвөл гого зүгээр хүүхдүүдтэй хэлж байгаа тэгээд яг нөхрөлөөгөө шилжчихлээ л те. Болж өгвөл би болж өгвөл 10 цаг хүртэл унтчихмаар байна. Ингээ ярьж байгаа. Мөрөөдөл юм да тий. Тэгээ хэлж байгаа. Өглөө 7 цаг 30 минутанд ээжээ явъя. Манай хүүхд нөө цэцэрлэгт явдаг цагтаа ингээд сэрдэг болсон. Хөөрхий ч байх. Зөвл байна л да. Тэгээ би яхааргүй юу хаш явах шиг юу юм яс юу. Яг хашаа ингээд нөө зочид сэрэл тэгэл нөгөө нойр маань надаас ингээд дайж одож байгаа байхгүй. Амралтын 2 өдөр яг тийм байдаг. Харин яг зөв. Тэгээ өмнөх өдөр нь уг нь би гуйлгчилдаг байхгүй. Гуйж наа жоохон унтчаа гэд 8 цаг хүртэл унтвал их юм. Тэгэхээр хараа баасан гаригийн оройгоо бид нэр маргааш амрахын юм чинь гээд аваачаад өөрийгөө хуураад орой болтол байчдаг.
Тэгдэг. Цагаа хэтрүүлдэг. Тэгээд өглөөнөр бас улам ядраад байдаг. Тэгээ ядраад Тэгээ нэгд өдөр зовж орж ирдэг. Одоо чи бидний нас явцсан шүү. Гератимийн нэрээ одоо хүртэл байгаа мó? Би дээр атикас хагаад олоогүй шүү. Мэдхгүй. Ичгүүчмийн жоохон сулраад гератимийн хаасан чи байхгүй. Чамаг нөө сая гэр бүлийнхэн амрах тухай ярьсан чинь надад юм санаас. Би нэг баасан гаргийн өглөө. Ер нь та нарт ингээ өглөө гэрээсээ гарангууд ямар нэг юм мартцсан юм шиг санагддаг. Мэдрэмж төрөөд идэгтэй. Тэгтээ яг мартцсан байдаг аахгүй. Яг би баасан гаргийн өглөө гэрээсээ гараад тэг мартцсан юм санагдаад. Тэгэл яг цэцэрлэгийн үүдэн дээр очивол гэрээсээ хүүгээ авч гарахаа мартцсан байж тэгэл тэ. Тэгээд төвчээрээ өнөөдөр олонсын гэрээ өдөө. Зуршлаараа цэцэрлэгүүр алхацсан. Тэгэнгүүтээ гэрлөөгөө буцаж чад хүүхдээ сэрээгээл аваад гарснаа өнөөдөр чинь бэм гариг юм байна штэ гэдгээ бас санаа. Нэг тийм юм болж исэн юм аа гэдэг штэ. Би гэхдээ яг бас ийм төрлийнх л доо. Гэхдээ арайч бас хүүхдээ мартахгүй. Ямар очроо биш те. Би чинь юу сурагч байх та. Үгүй би яриад дуусаа марч штэ. За. Марч штэ. Бүгдээрээ нэг мартахад. Одоо жишээлбэл нөгөө нэг машина түгжээд гэрлүүгөө орно штэ. Би орц руугаа орох үсрээл 50 алхаа. За бүр 20-с 50 алхан байгаа аахгүй. Энэ хооронд би 4-5 удаа машина түгждэг. Мартсан байх уу тий. Мартсан байх уу. Тэгээд цонхоор гараа гаргаж ирж байгаа. Гэртээ оронгод цонхоор гараа гаргаж ирж байгаа. Ер нь одоо чамайг чарсан, Эркаг чарсан яг бид нар гуравт яг адилхан мөн чанар байгаа байхгүй. Гуруулаа жоохон хурц. Амар чанга дуутай. Дээрээс нь цагаахан тий. Ер нь яг адилхан. Хоёр одоо таар би одоо дүрсэн дээр хар. Би гойго сэтгэлийн цагаахан ярьж байна. Гэтэ гуруулаад нэг л ялгаа байгаа. За. Тэгээ би илүү царайлаг гэдэг л ялгаа байгаа байхгүй. Одоо өөр ялгаач байхгүй тий баг. Өнөөдөр олонсын гэр бүлийн өдөр би маш их төвчж байгаа. Энийгээ дахин та нарын гэхдээ нас яваад одоо ингэ мартаад байгаа юм ба штэ. Би бол бүр нас явахаас өмнө мартдаг гэсэн юм билээ. Гүг би нөгөө төрөөд мартдаг болсон. Тийм үү? Тийм. Би одоо бүр 10 жилдээ юм байсан заяа. 10 жилдээ нөгөө хагас өдрийн өглөө цүнхөө үрээд хичээлдээ явж исэн удаа байна надад. Налаахан гудмаар хүүхд явдггүй. Би гайхаад сургууль руу явж байхдаа бүр гайхаад байгаа байхгүй юу? Ямар сони юм би өнөөдөр чи яагаад хүүхдүүд явахгүй байна гэдэг юм бодол төрсөн мөртлөө явсаар байгаа сургууль дээр очиж байгаа байхгүй. Тэгэхээр нэг сургууль манахаас нэг хол байгаагүй л дээ. Орсон чи жижүүр ах. Миний хүү яах гэж яваа гэсэн чинь би хичээлээ гэсэн чинь хагас өдөр шүү дээ миний хүү. Харж амар гэсэн. Тэгээд тэр нойр дайжин оцсон. Харин тийм. Угаасаа нойр ер нь бол тийм. Тийм. Тэгээд энд бас бичиж байгаа байхгүй юу? Энэ мартач санаж байгаа нөгөө ковидын нөлөө ахаа гэд. Тэгээ энэ би өстой нөгөө наран чаргал бэрнлээд хэлчих. Би бас нэг хэсэг тэгдэг байсан. Ковидын нөлөө ахаа, ковидоос болсон гэдэг. Тэгэнгүүт энэ бас ковидоос болсон гэдэг зүгээр бидний амны уншлаг болцсон юм байлээ. Тий. Ковид руу жигдэг ч юм уу те. Одоо манай зүгээр төсөөлөхгүй юу? Манай аав ээж яг 40 настай байхад нь бид нар бол амар хөгшин хүмүүс гэж боддог гэсэн шүү. Тийм чинь зав залуугаараа байсан байна. Зав залуугаараа байсан. Тэгээ бүр ингэдэг байсан шүү дээ. Аав ээж, эмээ өвгөнөр ингээд бидний нэрийг дуудахдаа гээд бүх хүүхдүүдийн нэр гэдэг байсан. Одоо би яг тэгдэж шүү дээ. Тэгсэн чинь тий, яг одоо ингэж байгаа нь зүгээрээ л юу яаж мартчаад тааж зүгээр ингээд нөгөө нэг төөрөөд идэм билээ шүү дээ тэр дотор. Төөрөөд бас мартаад байна гэж бодоод идэм билээ шүү дээ. Харин тийм ээ. За тэгэхээр бид нар өнөөдөр яг мартах тухай бас нэлээд хуваалцлаа. Гэтэ өнөөдөр бол баасан гарыг яг бид нар баасан гарыг мартцгаасан. Юу ярьж байгаа мэдгүй байна. Залуу насны ишгүүчийг гратиминаас авдаг 3 байна. За одоо бол баасан гарыг яг ач холбогдолтой өдрөө үгүй юу гэдэг талаар ярьж яваа. Тийм учраас манайхан тийм үгүүдээр фол дараарай гэсэн үг шүү, тийм ээ. Тийм үгүүдээр фол дараарай. Энэ өдрийг одоо юу гэдэг дээр ярина шүү. Яг ер нь ингэдэг юм байна. Яг нөө баасан гаргийн яг энэ 5 дахь өдөр чинь угаасаа хүний тарих угаасаа ингээд ядраад ажлын бүтээмж нь бүр ингээд 20% яаж. Яг 14 цаг 2 цаг болох үед яг хүний эрч хүч бүр буурчдаг юм байна шүү дээ. Маргааш аман бид нар бүр цайны цагаас өмнө бол бид хэд бүр унчиж байгаа зү. Тий. Тэгээд хүмүүс болохоор ихэнх нь нөгөө тэрийг нөгөө шоудах, баар цангэнд орох те. Өнөөдөр баасан гаргийн тэмдэглэе гэдэг нийтлэг юм болцсон. Яг тэрийг буруутгах байгаа юм биш. Ер нь нэг тиймэрхүү болчиход байгаа. Тэгэнгүүт тэр нь стрессээ тайлах нэг арга гэж ер нь залуучууд ойлгоод байгаа. Гэтлэг энэ судалгаагаар юу гэж гарч байгаа вэ? Энэ бол стресс тайлах арга биш, нэмэгдүүлж байна уу? Мартах арга гинэ. Саяных шиг үү? Мартах арга тий. Яг саяныхтай адилхан. Зүгээр л одоо баасан гаргийн ороо 7 хоног тий. 5 өдрөөс ажиллаад нэлээд стресслээд энэ харилцааны асуудлаар зөндөө юм болно. Тэнгүүд яг одоо алкогольны төрлийн юм хэрэглээд ингээ шоудна гэдэг чинь өөрөө зүгээр хэсэг зурал мартах гэдэг шүү дээ тий. Тэрнээс тэр тайлдаггүй гэж байгаа юм. Маргааш нь буцаа санана шүү дээ. Санана. Асуудлыг бол шийдэх улам нэмэгдэн. Тэгээ би организмд нь бас ингээ янз янзын зүйлүүд бий болдог гэж. Тэгэнгүүт айгүй гоё мэдээлэл
энийг мэддэг байсан дэлхийн алдартай том ийм нөгөө нөхдүүд байгаа сте. Тэр бомтонгууд юм баасан гараг чинь араа өөр онцгойгоор өнгөрүүлдэг байсан юм өөр. Одоо чи би нэг ганц нэг юмнуудыг хэлж байгаа те. Стив Билл Гейтс гэж байгаа шүү дээ тийм үү? Тий. Microsoft-ийн үндэслэгч. Бараг л мартчихлаа да. Тэрээр байгаас та бүр баасан гаргийг те. Одоо юу гэдэг юм бодох 7 хоног гэж бүр яадаг гэсэн юм. Баасан гаргийг баасан гаргийг тэр 7 хоногоо бодох өдөр гэж үздэг байсан гэсэн үг. Тий, яг үнэн тий. Сонио өдөр үү. Бодож одоо дүгнэлт хийх гэдэг. Зарим хүмүүс бүтэнсэн өдрийг нэгд өдөр хоёрыг хөвчлэн тиймэр өдөр болгох гээд байдаг шүү дээ. Тий. Тэгвэл баасан гаргийг болд юм байна. Баасан гарагт ер нь юм төлөвлөдгөө те. Төлөвлөдгөө шүү. Дүгндэг гэж байна. Энэ онгод дүгнээд дуусаа. За би энэ 7 хоногт яг ямар ажлыг чи яач үгээ дүгнж дуусангууд тархиныхын стресс тайлагддаг гинэ. Тэгээ дараа 7 хоногийнхоо юм ингээд аюу гой тайвнаар бодож ингээ амардаг гэж байгаа байхгүй. Билл Гейтс яг ингэж баасан гарыг. За дараа нь болгоод одоо Джек одоо энэ чинь Twitter үүсгэн байгуулагч Джек Дорси гэдэг хүн биш үү те. Энэ хүн болонгод өөрийнхөө 7 хоногийг одоо сэдвчилдэг байсан байгаа байхгүй. Баасан гараг бол түүний хувьд одоо компани соёл ба дүгнэлтийн өдөр гэж байгаа. Бас л дүгндэг байсан. Гэхдээ ер нь баячууд дүгндэг юм байна шүү дээ. Хэдүүлээ одоо дүгнээд эхэлчихвэл баячууд нь болчих юм болоо. Мундаг юм байна. Бас боломжтой юм байна. Тийм байна. Дүгнж болохгүй тэгвэл баяч чинь. Би дүгнмээргүй байна гэсэн. За Facebook-ийн нэг дэд ерөнхийлөгч байсан Sheryl Sandberg гэдэг нэг хүн байгаа байхгүй. Тэр уцаг нь хамтран эзэмшигч тий. Тэр болонгод яг баасан гарагийн ороо болохоор яг ингээд гэр бүлтэйгээ яг 5:30-аад яг хоолнд ордог гэсэн байхгүй. Яг гэх мэтлэн ер нь тогтмол уу? Тий. Гоё. Тий, баасан гарагийг араа өөрөөр тэмдэглэдэг байсан хүмүүс бас байгаа юм байна. Одоо баасан гарагийн хувьд нөгөө ач холбогдол өгдөггүй гэж ингэж хүмүүс яриад байгаа шүү дээ. Гэхдээ яг ач холбогдол бас өгж болох юм л да. Яагаад гэвэл маргааш амралтын өдөр юм ажлын өдөр биш амралтын өдөр лөө шилжиж байгаа учраас баасан гарагт найз нөхөдтэйгээ удаа уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзах тийм уулзалт зохион байгуулагч гэдэг юм уу те эсвэл бүр ингээд гэр бүлийнхнийгаа аваад хотоос гаргач гэдэг юм уу ийм зүйлүүдийг төлөвлөөд ингээд хийж болно. Харин тэрнийхэн хажуугаар далимдуулаад удаа уулзаагүй тэгтээ тэргүй маргааш амрах юм чин гэдэг үүднээс өөр маягаар баасан гарагийг тэмдэглэнэ гэдэг бол надад зохимжгүй санагдаад байгаа байхгүй. Харин тий. Одоо өнөөдөр яг гуруулаа бол наадах жил хөндөй тхүү. Тий. Одоо би одоо жишээлбэл нөгөө найзуудтайгаа уулзсан бол баасан гарагийг сонгохгүй гэвэл сонгоно. Яг гэвэл ажиллаад хараад за тэгээд нөгөө маргааш хүүхдүүд хичээл сургуулгүй учраас найзуудтайгаа уулзна уу гэдгийг бол төлөвлөх үү гэвэл төлөвлөн. Харьцангуй боломжийн одоо өдөр гэсэн үг шүү дээ. Орой учраас. За тэгээд тэр уулзалтыг бол хийн. Гэхдээ хамгийн гол нь хийлээ гэхэд би заавал нөгөө ууж идэх сонголтыг хийхгүй л байхгүй. Тэр чин тэр хүний сонголт тэр хүний түрүүн очроо хэллөө Эрка хэллээ. Хоёрын одоо баг хоолоо надад ижлэх. Ууж идэхгүй сонирхолгүй шүү дээ найзуудтай уулзах. Сонир биш. Үгүй. Одоо жишээлбэл би найзтайгаа уулзахаараа 3 гүт цай цааш нь харуулж байна. 2 лонх ундаа цааш нь харуулж байна. Ууш тэр нэг кофе шопын нэг эздүүд уурлаад байсан байхгүй нэг баахан юм нэг юм ананер кофе шопд орж ирчээ те. Кофе мопи авахгүй зүгээр нэг юм гүцтэй цай авчаал тэгэл яадаг гэхээр ус нэмүүлээд тэгээ баахан ус гарцтай дээрэс нь болгоо 0 руу байн ороо усын шур. Тэр орлого биш. Зарлаг болдог нэг ананер байдгийг. Тэр чинь зүгээр ахгүй юу? Тийм ээ. Тэгээд суугаад тэгэл нэг 0 майлхан шиг тэгээ зарлаг гаргаж ивэл зүгээр байгаа байхгүй юу? Тэгээд үнэхээр их тэгээд тэр өдрийг ингээд өөр утга учиртай болгоод өөр маягаар тэмдэглэх гээд байгаа бол одоо заавал одоо нөгөө нэг дэлхийн сууднууд гихгүйгээр өөрөө ч гэсэндээ там дэлхийд байгаа ганц нэг хүн бүжтэй. Тэгээ ганц хүн учраас өөртөө байгаа бас нэг шинэ нэг зүйлийг гаргаж ирээд одоо жишээлбэл түрүүн миний хэлсэнчлэн баасан гараг цуслан руугаа явдаг ч юм уу те оройн нь манайх яг юм байхгүй би ер нь тэгдэм биш үү баасан гарагт орой тарж аваад одоо би чи нэг 4 цагаас тарангуудаа 5 цагаас хүүхдийн цэцэрлэг тарна цэцэрлэг тарахаар нь угаасаа яг тэгээд очиод тарж байгаа цэцэрлэг тарахаар нь аваад хүүхэд том хүү болохоор 5:45 гэж хичээлэн тараад хичээлэн тарахаар нь бүх хүүхдүүдээ суулгаж аваад цуслан руугаа орой өдөж чамаагүй үл чамаагүй би очдөг байхгүй. Тэгээ хагас бүтэн сайн цуслан дээрээ байж байгаа бүтэн сайн орой орж ирдэг. Наанаас чи би нэг л юм олж харж байна. Юу вэ гэхээр чи чинь бас ингээд эндээ гэртээ тэгээ бас тустай юм цуслантынгийн байртай мэн те. Аха. Үш орлогоо нотл. Энэ радиогийн одоо хөтлөгчийн цуслан өвд амьдсан гэсэн. Тийм үү? Өвд амьдсан юм аа. Өвдөж үлдээсэн. За би яг нөө орлогоо нотл эдэр гэнч яг жагсаал залгах чинь. Яг жагсаал хийх. За яг солих амархан эдэр гэдэг. Үгүй шүү. Ээжийг солиход амархан гэсэн. Гэх мэтчлэн өөрийн аргаараа бас ингэ. За яг нөө одоогийн бидний яриад байгаа нэршил бол тэмдэглэх гэж яриад байгаа. Тэмдэглэж болох байхгүй юу? Би болвол
Ер нь за одоо нөгөө нэг стожийн зарим хүмүүс чинь бүр болохын ахлаараа за одоо ээжийнх нэрээр амлая, хүүхдүүдийнх нэрээр амлая гэж тэгдэж штэ. Ёстой л хамаагүй нэрээ ээжийнх нэрээр амлана, хүүхдийнх нэрээр амлана амлчих. Баасан гаригт бол би хизээч ямар нэгэн байдлаар гэд нэг баяр ёсол маягаар тэмдэглэж ууж идэх ийм зүйл олвол надад байхгүй гэдэг зүйл олвол ингээд амьдралын хим маяг болцсон байгаа байхгүй юу? Яг хим маяг болох хэвээр. Ер нь ямар ч алкогол хэрэглэдэггүй юм уу? Зайгаас нэг нуулгүй асуучаад. Үнэрийг аваас огтдоо шүү дээ. Тийм үү? Тийм. Үлээг наахгүй. Очгоо бүр үлээг гэж үнэ. Уучлаарай гэхдээ Энэ сая 10 жилийн өмнөх 10 жилийн өмнө алкогол өмгийн үнэтэй тухай. тийм нэвчирсэн дээ бүр. 10 жилийн өмнө ууж эхэлсэн өнөөдөр хүртэл яа. Тэрний үнээр. Ер нь бол ингэдэг. Хүмүүс тэр нэг уудаг зуршилтаа тэр хүмүүс чинь хараа өөрсдөө дуртай байхгүй. Тэгээ тэрэндээ ингээд хань татаад Яаж хийж байгаа л ийм нэг шалтак гаргаад ирдэг. Тэгээд тэр хань татахтаа ингээд ингэн заяо. Энэ уудаг хүмүүсийн нэг ийм эвгүй нэг ийм арга техник байна. Хүмүүсийг ингээд далаалгадаг те. Чи одоо ямар сонин те. Ийм өдөр гингүүд нөгөө хүн чинь нэрэж тийм үү гэж бодол төрүүлэх гээд шүү дээ. Удаан уулзаагүй найзтайгаа. Баасан За мэдээж ойлгомжтой гэр бүлийн хүнтэйгээ тэгэж наргиц ингэж явахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тийм юм чи найз нөхөд ажлын газрын хамт олон за уучлаарай та нар гэр бүлд нь орж амьдрах гаагвал бол одоо 15 хараа өнөөдөр баг цалин бууж байгаа олон байгууллага. Маш олон байгууллага байгаа. Өнөөдөр гэр бүлийн өдөр. Ямар эвгүй өдөр вэ те? Өнөөдөр 15 их байгууллагуудын цалин бууж байгаа. За өнөөдөр бол дээрэс нь баасан гариг гэдэг одоо бидний яриад байгаа шиг ингээд хин нэгэнтэй баасан гариг цалин буусан хэдүүлээстэй нэр ингээд яайтаа оролтоо гэж ингэж байгаа. Гэтэл өнөөдөр хамгийн чухал нь гэр бүлийн өдөр. Гэтэл гэр бүл нь тэнд аав нь хизээ ирэх бол за гэхдээ зөвхөн аав биш үү. Ээж хизээ ирэх бол ингээ хараа сууж байгаа. Бүлтээлийн хараа сууж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ядахтаа тэдрийгээ бодооч. Өнөөдөр тэгэхээр цалингаа буух юм бол амттай юм аваад гэрлүүгээ зүгээр яв. Амттай маар яад юм бэ? Сайхан хил махаа удаач. Зам бол гэртээ зам. Яг хоо бид нар болохоор ингэж байгаа шүү манайхаа те. Бас яг хатуу таныг шууд тэг гэж шууд тулгаж байгаа юм. Ер нь яг хоо баасан гарагийн оргийн ажлын стрессээ мэдээж хүн болгон тайлдаг. Тэрийг болонгууд зарим нь ингээд шоудаас тайлдаг, зарим гэр бүлдээ өнгөрөөс тайлдаг. Гэхдээ энэ хоёрын ялгааг бид нар бас гаргаж ирж хэлээд байгаа байхгүй. Тэр шоудаас тайлах нь бол зүгээр стресс тайлагддаг. Ялгаа гаргая. Одоо ингээ. Одоо жишээлбэл очроо яг шоудаад баасан гаргийг шоудаж өнгөрөөж байгаа шүү заяа. Дүүр дорой тий. Эркофлерийг гэртээ харж өнгөрөөж байгаа шүү заяа. За би одоо хоёроос яг ингээд хоёр өөрсдөө тийм мэдрэмжээр аваачаарэ гэсэн үг шүү заяа. За нэмчи. Өнөөдөр баасан гариг өнөөдөр хоёрын хоёлынгийн чинь цалин болсон. Өчигдөр буцсан тий. За тэгэнгүүт өнөөдөр гэр бүлийн өдөр гэдгийг ерөнхийдөө мартсан ч байж болно, мартаагүй ч байж болно шүү заяа. За тэгэнгүүт одоо ажил тарлаа. Ажил тараад мэдээж очроо бол хин дээр очих. Ажлынхантайгаа үргэлжлүүлэх үү? Найзууд байна. Ажил дээрээс энэ ганц юм яа. Бүр ажил дээрээс үргэлжлүүлчих. Хаан онцгой. Эркэрөө найзан залгалаа. Эсвэл өөр хин нэгэн залгалаа. Одоо уулзаагүй хин нэгэн. За ингээд найз нэгчлээ тий. Очроо залгалаа гэсэн. Байна Эрка. Өнөөдөр баасан гарч та чи өнөөдөр яа гэж болж байна? Найз өнөөдөр нөгөө гэр бүлийн өдөр. Яа чи хэзээ юм байсан бэ? Мань байх юм байсан шүү дээ. Худлаар чи өгсдөр яалаа. Өчигдөр тоглосон гэсэн. Худлаар чи өгсдөр нүг энэ өөр За одоо ингээд тэмдэглэлээ, нариглаа, цинглээ. Одоо Эрка болоод гэртээ байгаад байна шүү дээ. Гэртээ байгаад байна. За ингээд 5 өдөр бол ингээд дуусчлаа. Бүр шөнийн 3 4 хүртэл явлаа. Очроо 3 4 хүртэл явлаа. Өөрийн 5 жингээр цалингаа дуурахаас өмнө. За одоо би гэртээ хонсон шүү гэдгээ батлах гэж байгаа юм шиг. За 5 цаг 59 минутанд гэрлүүг орлоо. За өглөө Эрка 6 цагт сэрлээ. Энд 6 цагт гэрлүүг орж ирж байгаа. би ялгаа. За одоо өөрөө өөрсдийнх нь мэдээж. За би 6 цагт гэрлүүгөө орлоо. Бануулаад сая гэрлүүг орж ирлээ. Чи хаана явж шар тайлах юм байна уу? Дахиад үргэлжлүүлээ. За Эрка. За өнөөдөр сайхан ирцэрсэн юм чинь гэртээ байх юм чинь ажилдаа эрт явахгүй юм чинь. Сайхан хүүхдүүд өөрийнх нь гараараа нэг сайхан өглөөний цай бил. Гараараа зохиё гэж байгаа юм шиг.
Өөрийнхөө гараараа зах. Тий. Одоо би чинь надад 7 хоногийн дундуур нэг өглөө би наашаа явчихж байгаа учраас нэг өглөө хүүхдүүдэд өглөөний цай бэлдэж өгөх боломж энэ гоё алтан боломж гардггүй байхгүй юу надад. Энэ миний боломжийг манай эхнэр эдэлтийн дандаа. Одоо тэр боломжоо энэ амралтын өдөр хийж. Манай энэ Эркагоос дээр түрүүнд хэлсэн нэг хүүхдүүдээ ерөөсө гар хүрдүү гарч үзээгүй цаашдаач гар хүрхгүй гэж. Дандаа хөл өөрөө. Яг надад хэлсэн. Дам хөл хүрдэг гэж байна. Одоо тэгэнгүүт за та хоёр яг инглээ. Одоо энэ жишээл өргөжлүүлээд нэг жоохон нэг дахиад нэг балгачаа тэгвэл гайгүй болчих юм байна гэж бодоод унтаад өдөр сэрж байгаа шүү заяа. Нэг юм нэг ямарч байдалтай сэрж байгаа юм. За Эрко болохоор өглөөний цай маа хийж өчөөд өдөр болцсон байгаа. Хүүхдүүд нь тийм тоглож моголд юм. Бүтэн сэний өглөө болох одоо. Үгүй. Одоо хагасанд явж байгаа шүү. Тэнгүүд одоо өөрсдийнх нь сэтгэл зүүн байдал буюу ядралтыг та хоёр нэг гаргаад ирдэ. За би чинь одоо хагасны ороочтой оройхон тийч юм. Үгүй өдөр босч байгаа байхгүй. Одоо нөө өглөө орж ирэнгүүт унтчихагаад өдөр ингээд гачин юм босч. За би чинь нэг хоног ингээд ууцсан те. Ингээд салганцсан. Хараа. Бантан. Хайрын бантан хийж өгөө. Би яаж мэдх юм бэ хийлэгжсэн биш те. Бантан гэсэн чи эхнэр өөдөөс нагарсан хармоо. Жүжиг тоглоно. За энэ Эрка. Боо аригч минь энэ гэдэг. Эрка бол одоо бүр ингээ гой бүтэн мэдрэмж авчиад өглөөний сайн маа хийчихээ сууж штэ. Одоо хүүхдүүдээ хараад, эхнэрээ хараад, за мэдрэмж. Тий. Өнөөдөр яг юу хийхээ ингээд гой гэрэл ялангуяа яг энэ хагас өдөр бол тий нэг яг гэр бүлийн өдрийн маргааш юм чинь гой гэрийнхнаараа нэг юм хийх л бодол байна. Салхинд гарах марах тухайгаа яриа те. Цай ундаа бэлдэж аваад шууд дүрд ороод явал та. Тийм үү. Тэг шууд ингээд яриад байгаа яг за манайха одоо ингэ штэ. Аль чи дүрд орох штэ гэж. 50 50 юм явахгүй. За манайха эрмөнө чи хувцас өмсөлтөө чи ямар ядаргаатай юм бэ чи. Тэнүнэ цүнх мөгөө авчих за. Байна уу Эрка? Ой. Тэг яасэр үргэлжлээ маач бүтэнсэн өдөр байна. Нуга дахиад нэг яасан. Өчиг нөгөө хиний дугаарыг явууллаа нөгөө. Та энэ яг тэгин удалгүй гэрээсээ хөөгдөг шинжтэй хүн байна. За энэ яг ингээд хоёрын ингээд мэдрэмжүүд ингээд авлаа л та. Мэдээж яг жүжилж байгаа ч гэсэндээ очрогийн хувьд яг ядралтыг юу авч гинөө. Ядралтыг авч гинөө. Ханаас. Одоо жишээлбэл ингээд ууж идээд ингээд өдөр маргааш нь өдөр босчихсон шүү дээ. Ядралгүй яах юм бэ? Ядарн зүрх сэтгэл дотор бүр ингээд харанхуй нүүрлэн. Тэгэнгүүт тэрэн дээр чинь нэмэгдээд эхнэрийн муухай харц. Хүүхдүүдийн нэг тийм нэг ярьж нэг гундуухан мэдрэмж те. Эхнэрийн нэг ярьж ядсан ингээл нэг тийм тэрэн дээр гай болоод гэж байгаа. Тэрэн дээр гай болоод цалингийнхаа дансыг шалгадаг пат байхгүй. Хар хөлөө цоолсон шүү дээ. Хүүхдгээ бүр тэгээ байж байгаа сте. Хүүхдийн нөгөө нэг гутал нь салцсан. Яа. Тэгээ тэр хүүхдэд ингээд шинэ хүүдээ ингээд шинэ гутал авч өгөх ёстой байсан би байхгүй аав нь. Шинэ ингээд шинэ юм ууцсан. Ууцсанд мөнгөө дуусгацсан. Тэгээд ингээд шартаад ингээд хөвтөж байгаа эхнэр жоохон ууртай. Манай тэр гутал нь урагдсан байгаа хүүхэд ингээд над руу хараалыг дуурахгүй шүү дээ. Тэр чинь тэгэл ингээд хэцүү. Би чинь дотроо энэ үед хүний яг бүр ингээд харуусал гашуудл гэдэг юм чинь асар их. Тэгэл дансаа шалгах. Тэгээ үргэлжлэн шүү дээ тий. Зөвхөн тэр өдрөө болоод дуусахгүй шүү дээ. Үргэлжлэн. Хэдэн өдөр хямрна. Тэгээ гайгүй дансаа шалгах гад ингээ уцаа хайсан чи утас нь байхгүй. Өө чаавас. Энэ бол бас ларгуу үстэй. Утас нь байхгүй тий. Байхгүй. Уцаа байхгүй хаана орхилоо гэлтэй. Тэгээ санах гал орноосоо босч чадахгүй. Одоо тэнгууд Эркагийн хувьд ямар мэдрэмж? Яг зарим хүмүүст бол энэ бол нэг тийм худлаа фантази шүү дээ. Магадгүй шүү. Би бол одоо тэгж л бодож байна. Яг нэг нөгөө л хэлээ. Надад одоо тим юм зарцуулах хэрч хүч энерги байхгүй нэр. Мөнгө төгрөгч алга. Тэгээ байгаа хідэн цаасаа химнээл зөв сайхан гэрийнхэн ядуу хүн дурлах хэрэггүй. Яг үнэ. Ядуу шоудаж их алга. Зүгээр сайхан одоо олж байгаа мөнгөө одоо амьдралдаа хүргээл сайхан одоо Эркагийн эхнэрт дуу зааж өгч штэ. Ядуу хүн дурлах хэрэггүй. Өөдөөс заяа тэгээс сууж ядуу чи явах хэрэггүй гэсэн тий. За Эрка өөдөөс нь за яа. Ингэж байгаа. Нэр найз ингэж бодоод байгаа. Энэ ойрын одоо энэ 100 бол манай гэр бүлийн хувьд айгүй чухал санагдаад байгаа. Яг тэгэхээр манай охин 16 хүрсэн 17-т одоо оюутан солилцоогоор явах сонирхолтой байгаа байхгүй юу манай нөхөр. Тэгэхээр энэ 100 бол манай гэр бүлийн баг сүүлийн хамтдаа ингээд бөөнөрөө бужигнж өнгөрүүлэх хүүхэд насаараа өнгөрүүлэх 100 нь байхгүй юу. Тийм байна. Тэгэхээр дараа нь том болчиход ирнэ шүү дээ. 17 настай ингээд явчихж байгаа хүн чинь бол дараа нь 18-наас сургууль төгслээд гадагш байхгүй. Ивэдээ. Хүнтэй гэрлээд хүүхэд мөгдөд ойлгох юм байна. Одоо энэ эерэг талаасаа жоохон гараа буцаа сөргөргөө орё. Би ч нөгөө нэг ингээд шаналцсан байж байгаа шүү дээ. Байж л дээ эргээ яриад. За байж л дээ яг холио явъя л да.
Тэгвэл яг дан эргээр яваад их. Яг би ингээд шаналцсан те бүх цалингаа дууссан. Шаналцсан маргааш ажилтаа байгаад байдаг те. Гэрт мах бүх мөнгө ах хүүхдээ гутал авч өгөөс хүүхдийн гутал нь салцсан бүр ингээд мах байх юм хөргөж чинь. Байна үү те. ер нь байгаль амар хэцүү те тэр нөхцөл цаа би юу ярих гэж байгаа мартчих бас. Өглөөс ирэхэд хүүхдийн гутал салцсан, эхнэрийн сэтгэл салцсан. Хүүхдийн гутал салцсан, эхнэрийн сэтгэл хальцсан. Хальцсан биш юм байна. Тэгээд та хоёр асуудалд орцсон магадгүй сална. Яа, инхээр чи үр дагавар нь амар юм шүү. Харин тэгээд ер нь амар юм шүү. Тэг бодоод чирэх юм шүү. Ер нь яг тэгээд энэ асар том одоо тэр бяцхан одоо хүүхдийн талаартай тэр хүүхэд ингээд хөргий бодож байгаа жоохон ч гэсэн те гутал нь урагдсан. Тэгээд гутал нь урагдсан, аав нь гутал авч өгсөй байсан. Тэрнгүүр ингээд ууцсан те. Тэг гимшээд байж байгаа те. Яг тэр үед яг хүүхэд яг юу боддог бол би бодсон байхгүй. Сайхан нэг юм фэйсбүүкээр яваад илээ нэг юм гарсан штэ. Нэг хүүхэд одоо бүр насанд хүрсэн мөртлөө ажил хийхгүй гэж аав ээжтэй гомдлсон байдаг те. Тэгэнгүүт яагаад ажил хийхгүй гэсэн. Би энэ дэлхий дээр өөрөө сонгож ирээгүй. Та хоёр өөрсдөө намайг сонгож төрүүлсэн. Төрүүлье гэж төрүүлсэн. Тийм учраас би хизээж насан туршдаа ажил хийхгүй. Та хоёр өөрсдөө намайг тэжээ гэдэг нэг. Йоо, ямар амар юм бэ? Гэхдээ яг энэ яг зөвхөн сонирхолтой. Гэхдээ бас яг бодох өнцөг байж тээ. Тий, бодох өнцөг байгаа сте тий тэр хүүхэд. Тэгэхээр одоо ингээ хүүхдийнхаа нүднээс тэ харал та. Аава яг ч намайг одоо төрүүлсэн юм бэ те. Яг одоо тэгж хүүхдийн харцнаас баг асуух асуулт байдаг болов гэж би хардаг байхгүй. Хүүхдээ юм авч өгсдөө байлаа шүү дээ. Бүгднгээр нь ууц. Шаавдц те. Тэгэл энэ хариуцлагыг бол одоо за хүүхэд мөхдөгөл болий тэгвэл хүүхдгүүгээ бодчих. За одоо эргэлдэгөө буцаад оръё. Залуу ганц бий. За. Тэгэд ингээд энийг ингээд зугаатж байгаагаа ингээд залуу хүмүүс ингээд ингэдэг штэ. Тэргээл ярих гаддаг штэ. Тэрэн дээр надад нэг юм бодол өгөх байхгүй. Залуу насанд суулгасан зуршил бол арилддаг байхгүй гэж би бодлоо. Үргэлжлээл яв. Тий. Чи залуу насанд юунд өөрийгөө дурлуулна? Тэр чинь ингээд чамтай үрдүүлдэх байхгүй. Тэгэхээр ингээд чи ингээд зөвхөн залуу наснда тэгээ дараа нь болчихно. Тийм дураараа байдгүй шүү. Тэгээ одоо ингээд насаараа ингээд те эннээс ингээд татгалцах гатч гэдэг юм уу те нэг юм нас болох гээд ингээд үзэж тарж үсэрч наалдаж байгаа хүмүүс өчнөөнөөрөө байна эргэн тойронд. Бүр зарим нь бүр онцлогдсон те F1 2 3 4 5 6 7 8 сар авчихсан те онцлогдсон байгаад байгаа. Тэгэхээр хараа тийм станда. Тэгэхээр ийм одоо хор хөнөөл бол байдаг шүү. Залуучуудаа. Тэгэхээр өөрсдөө залуу хүн сонсоог болох л та намайг одоо. Сонсож байгаа шүү дээ. Болохгүй шүү гэж штэ. За ингээд комментуудаар орж ирж байгаа заяа. Анхаарал төвлөрөл муу болохоор мартаад байд юм аа гинэ. За өнөөдөр ач холбогдол өгөхөөс өөр аргагүй боллоо гэсэн мэ. Энэ хот дээр нөгөө баасан гариг гэдэг утгаар нь биш яг өнөөдөрт гэдэг утгаар нь туягч орж ирж байна те. Том охин ороод ирлээ. Дунд охин хичээл цонхлоод ороод ирлээ. Жижиг охин тэмцээнтэйгээд хичээлээс чөлөөлөгдсөн гэртээ байна. Ээж нь санаандгүй өөрийгөө эрхлүүлээд гэртээ байна. Энэ бүхэн намайг яа гээд байгаа юм болоо гинэ. Энэ ёстой яах аргагүй таны хувьд тэмдэглэх ёстой, өнгөрүүлэх ёстой онцгой зүгээр өнгөрөөж болохгүй баасан гариг байна. Дагуулж гараад мөнгө өр та тэрийн төл. Ерөөсөө амархан штэ гаргалгаан тий. Гэрт санаандгүй бөөгнөрлөг туягчийн гэрт санаандгүй бөөгнөрлөг үүслээ. Харин том өрөөнд бид санаандгүй юу үүсэх вэ? Төгжрөл үүслээ. Төгжрөл. Энэ очроо ингээд нэг толгой холддог босноос хойш ямарваа нэгэн зүйл дэр ингээд юм сүүл нөгөөдхийг ингээд холбож чадахгүй лай болох юм аа. Лай болж чадахгүй байна уу? Хөдөлгөөний дагуу хамт олноороо салхинд гарна гинэ 5 өдөр. За. Тэгснэ тэр нь үргэлжлүүлээд доороо бичсэн байлаа мөхөө. Юу гэсэн бэ? Хагасанд нь гимшилтэйгээр шалаа угааж гал тогоонд хоол цайгаа хийгээд өнжих болуудаа гэж. Хүүхдүүд унсны дараа эр нөхрийн үүргээ биелүүлнэ штэ гинэ. Дураараа гандан буурдгүй бэ. Шараад гэж тайлчдаг л. Багнаа мөнхөө шараад барахгүй хаа энэ мөнхөө. Оо харамхай л хүдэн ч та. Харамдаа гэж татаад байх. Яа ширмэс гэж. Баасан пүүсэнд тэмдэглэчихсэн хүнийг яах вэ гинэ? Пүүс. Пүүс яг дэлгүр юм шүү. Дэлгүр юм шүү те нэрээ. Баасан пүүсэнд тэмдэглэчихсэн хүнийг яах вэ гинэ? Одоо яадий. Одоо яах вэ те? Эрка үнэн үү гинэ? Эрка одоо нөгөө нэг гэр мэрлүүгөө очиж өглөөний цаймаа хийж байгааг ярьж байгаа шиг. Би нөгөө хэлсэн шүү. Би нэг тийм мундаг цай маань даач биш юм бол ядуу хүний л зовлон штэ гэчээ. Тэгэл. Гэхдээ ядуу ч юу ах вэ? Тэгэл хөгшөрсөн л хүний юм уу да. Нөгөө нэг ирч хүч байхгүй. Нэг хоног нэг өдөр алдах юм бол би бараг сар алдна хөөе нэрээ. 3 хоног ч алдахгүй. Би бүр сар алдна. Ингээд сар ингээд дамраараа иргэн. Тий нөгөө буцаад буцаад нөгөөдгөө байрж авч чадахгүй ингээд сэрж чадахгүй ингээд те
өглөө болгон энэ нэг юм тослогдсон үстэй те нэг юм нойр дутуу нүдэнд гаргалсан. Гаргалаад ах чи юу байгаа вэ? Гаргалах давхраач байгаа биш ямар бүлцсэн юм энэ ирээл те ингээл. Энэ хазрын хонхорхонд ямар хонхорхоод үлдэнэ. Хонхорхоноос өөр юм үлдэхгүй гэсэн. Хэн заяа түрүүнд тэгсэн штэ найз нөхдөдөө бас уулзах баасан гарагийн орой уулзах тэгтээ гоё зөв эрүүл уулзах чинь хамгийн гоё гэдэг. Энд чинь өөрөө бас батлагдсан гоё зөв зүйл юм байна штэ. За. Одоо нөө ингээд яг шоудах чинь өөрөө зүгээр мартуулдаг гэдэг байгаа штэ. Стрессээс арилгадаггүй улам нэмждэг. Харин тэгвэл яг энэ стрессийг тайлах гоё аргуудын нэгэн төрлийн заяагийн хэлсэн юм байгаа байхгүй юу? Гүн харилцаа буюу deep talk гэдэг юм нэг арга байдаг юм байна. Нэгсэндээ ингээд дотны найз нөхөд хүмүүстэйгээ аюу гоо ярилцсан суухан зүгээр энгийнээр эрүүлэр ярилцсан суух нь өөрөө стрессийг маш хүчтэй тайлдаг нэгдүгээр арга. Бас өөр дараагийн арга бол одоо пиц идэх буюу хөлсөө гарах байдаг юм байна. Жохон дасгал хөдөлгөөн хийнгүүд нөгөө хоримтлагдсан тэр нөгөө стресс чинь хөлсөөр нь дамжуулан гэж гарч идэг юм байна. Хамгийн сүүлд манай энэ бас сонсогчдод хэлсэн те байгаль ба идэвхтэй хамралт гэж байгаа. Одоо уул мод одоо юу гэдгийг бүх юмыг харангуй тэндээс бас яг жинхэнэ стрессүүд бий болж байна. Тэгэхээр энэ стрессийн аргуудаар тайлах юм бол стрессээ тайлах даваа гарагттай үнэхээр эрч хүчтэй байж чадах юм байна. Ариу үгүй сөргөөр яг надтай адилхан байх юм бол те сониглал. Гэхдээ нөгөө дараагийнхаа алдааг нь засгаа. За тэгээд нөгөөдхийн засгаад гэдэг ингээд засах юмнууд айгүй ихтэй. Нэг бас нөгөө стресс айгүй ихтэй болчихно шүү дээ. Нэг юм байгаад идэв чи 99 стресстэй байжгаад хүүхдтэй ч юм уу хүрхлээр ингээд нэг тик стресстэй болж молдог ч юм уу. Эсвэл ингээд ихнэртэй хүрхлээр эхнэр нь зөрүүлээд нөгөө 99 өгөөд эхнэр нь тиг болдог гэдэг байдаг штэ. Тэр шиг одоо жишээлбэл баасан гарагийг арай өөр утгаар бүр хэтрүүлсэн хэтийдсэн их ууж идэлтийг ингэж хийж байгаа хүмүүс маань нөгөө 99 стресстэй ингээ багасхыг гэжэтэл яг тухайн үедээ нөгөө мартцсан учраас тиг болчоод маргааш нь олонгууд 999 болчихно шүү дээ. Тийм асуудал нэмэгдээлээ. Нэмэгдээд гараад үржигдээд гараад ирнэ шүү дээ. За энэ шинэ комент орж ингэ ангараг минь ингэж байна. Ангараг минь. Миний ангараг яа. За очрогийн ангараг. Шаудя гэд байгаа мó, яа гэд байгаа юм бэ? За одоо шинээр эхлэхүүд ойлгоотой сая ороод ирсэн. Ер нь бол ингэж байгаа. Баасан гариг бол айгүй чухал өдөр юм а гэдгийг хэлээд байгаа. Хүн болгон стрессдэг. Тийм учраас баасан гариг та заавал стрессээ чухалчиж тайлаарай. Гэхдээ хоёр арга байна. Нэг нь болонгоч шоуд харах, нөгөөдг нь шоудахгүйгээр байгаль дэлхийн пицэг буюу хөдөлгөөн гүн харилцаа гэдэг хоёр арга байгаа даа. Харин шоудах нь бол зүгээр стресс тайлдаггүй мартуулдаг гэдэг юм судалгаа байдаг юм шүү дээ. Гүн харилцаа гэдэг нь болохоор яг ярьж байгаа юмдаа хамаатай шүү. Тэрнээс ангарахтай гүн харилцаанд ороод ангарахыг миний ангарах гэж хэлээгүй гэдэг би бас энэ ташханд тодтогч хэлээ. Заваараа байгаарай гэдэг. Би ер нь хүн болгоныг миний гэж хэлдэг байхгүй. Миний гэдэг их дотнчлноо дотнчлноо. Бас нэг юм чухал юм байгаа байхгүй. Ингээд би өчтөр бас ингээд судалсан чи баасан гаригийг байгаа сте. Дэлхий дээр байгаа ихэнх одоо шашнууд байгаа сте. Чухалчилдаг юм байна штэ. Одоо шим одоо буддын шашин гэхэд л одоо буян үлдэх өдөр гэж ерөн чухалчилдаг юм байна. Буян баасан гариг гоо. Тий. Зөв. Гэтэл бид нэр яг бааранд буян үлдээд штэ тий. Нүгэл үлдээд штэ. Харин тий буруу буян үлд. Тэгээ бас ингээд далын шашин машин чинь өөрөөсөө тухайн өдөр нь болохоор ингээ ер нь хин шашингууд янз бүрээр яадаг юм байна. Онцгойлд юм байна. Тэгээд эндээс нэг юм би бас мэддэг байхгүй. Одоо еврейчүүд байгаа сте. Яг энэ баасан гаригийн ороог яг ингээ ороо нар жарахаас эхлүүлэн шабат өдөр гэж нэг юм бий болгож байгаа байхгүй. Энэ өдрийг бол одоо ямар ч еврей хүн ингээд сагтыг амардаг яг зөв эрүүлэр нь. Цагаан бол юм уу? Амардаг байхгүй. Амардаг л байхгүй. Яг энэ ажил хийдэг. Саяны байгаад тэр нь ойлгосон. Харин тий. Яг тэгж нэрлээд ингээд яг чухалчлаад баасан гаригийн ороог зөвөр ингээд стрессээ тайлж ингээд амардаг. Тийм учраас ер нь цаан чинь бас еврейчүүд хүртэл одоо нэг юм Нобелийн шагналмаг юу хэлээ те. Маш олонд яг тиймнүүдийнх нь нууц нөлөөтэй шүү. Тэр баасан гаригийн ороноос эхэлдэг гэж шүү нууц нь бас. Еврейчүүд ч угаасаа бас л те. За баасан гариг л яриад байгаа мó би ч одоо нөгөө гэр бүлийн өдрөн гэхэд гэгээлийг нь бодоод байж хаад чинь гинэ. Харин тийм ээ. За ер нь бол Улаанбаатарын өглөө дээр айгүй гэгээлэг байгаа дууссан байгаа шүү. Одоо бол заваарж байгаа. Тий энэ өрөөнд бол гоголог юм яаж. Бэлээд байгаа ч тий та нар ч одоо ямар хааш юм бэ? Нэвтрүүлэг өндөрлөх гээд байна. Нэвтрүүлэг өндөрлөх гээд байна. Өөрөө өөртөөхөөрөө ингээд дүгнэлт хийгээд дуусгах идэх үү? Энэ юу өвчсөн бэ? Ангараг гэж унш та. Би ч бүр унш чаддгүй. Ангараг боожоо юг харин тий боожоо богжоо богжрол богжрол гинэ комент бөөн комент гэж байгаа юм болов
Бон комент уншигдаа. За мэдгүй юу яа. Туяач өөрөө тэрийг олоод уншчих. Бид нэр үнэхээр бас уншихад За гой комент хийсэн. Миний ангарагтаа баярлаа. Туяач нөгөөдг нь ойлгохгүй ууц юм уу гэж. За өөрөөсдийнхөө гой дүгнээд дуусъя. Тэгээ өөрөөсдийнхөө Маш богинохноор. За Эркагаас эхлэе. Би өнөөдөр сайхан амармаар байна. Өчигдөр бүр одоо нөгөө аваа тогтчихсэн зуршлаа эвдээ айцсан. Өнөөдөр бол сайхан амармаар байна. Би зүгээр эндээс гараал амармаар байна. Яг үнийг хэлэх юм. Орой морой хүлээмэргүй байна уу? Өнөө тэгтээ нэг гэр бүлэрээ нэг юм нэг хоолоо бол гадуур итнэ. Гэр мөртөө хоол моол хийж заваарахгүй. Ааха. За очроо. За би ганцхан өгүүлбэрээр те баасан гаригийн ороо шоутах нь стрессийг мартуулдаг юм байна. Тэрнээс тайлдаггүй юм байна. Тийм учраас тайлдаг өөр аргуудаар нь стрессээ сайхан тайлцгаа. Гэр бүлийн радиогоос гэр бүлийн өдрийн баярын мэнд хүргэе. За дүгнээд дуусгая. Баасан гаргийг хүмүүс Чухал дүгнсэн шүү дээ бас тийм ээ. Тийм хоёр дүгнсэн шүү. Баасан гаргийг ингэж хийдэж шүү. Баасан гарыг хүмүүс чухал тооцож байгаа гэвэл тооцож байгаа. Яагаад гэвэл маргааш нь амралтын өдөр буюу гэр бүлтэйгээ өнгөрүүлэх хамгийн чухал цаг эхэлж байгаа учраас тиймээс та тэр чухал цагийг чухал хүмүүстэй л зориулаарай. Харин чухал гэж бодож байгаа бол тэдгээр найз нөхөдтэй чухал цаг хором өчийг л өнгөрүүлээрэ гэснээр өнөөдрийн том өрөөгөө өндөрлөж байна. Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр та хайртай гэр бүлтэйгээ цагийг үнэхээр аз жаргалтай өнгөрүүлээрэ. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа, найруулагч Мизо ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа. Гэр бүлийн өдрийн мэнд бидэнтэй хамт байгаарай. Яг араас нөөр телевиз хэлэх гэж. Юу хийж дуусгалаа? Ингэж дууссан. Ингэж дууссан шин. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.